Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. За их мандад үзэгчдээ манай 100% таны мэдэх хүн урлал нэвтрүүлгийн 2 дугаар дугаар хэд бэлэн болсон байна. Би Космос Академийн багш хөтлөгч Мөнх Гэрэл байна. Бид нэр чиглэг ухааны асуулт хариултанд оролцохоор 10 зурагч нэвтрүүлэгтээ оролцохоор бэлэн зогссон байна. Баяр хүргэе. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Хан Төгөлдөр. Булган аймгийн Хишиг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Нимэн Очир. Монгол Орсын хамтарсан сургуулийн сурагч Давг. Ой Алтай аймгийн Чанбан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ариун Болор. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Номин Эрдэнэ. Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Мөнх Хишиг. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Өсөх Баяр. Мандах лицей ахлах сургуулийн сурагч Бат Очир. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Бат Дорж. Архангай аймгийн 1-р сургуулийн сурагч Их Шиглэн. Манай өмнөх улиралд оролцсон 2 сурагч харагдчих шиг байна те. За дагаа нэх гээд ороод ирсэн байна те. Гэхдээ та хоёрт хэлэхэд энэ удаагийн улирал цоо шин дүрмийн өөрчлөлтөд эхэлж байгаа. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултанд хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шуунуудын ард зогсох ёстой. Эдгээр шуунууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвшний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувь дээр зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй. Харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулбал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулвал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч алдвал 200% буюу 8 оноог алднаа. Гэрийн дүрмтэйгээр дэвтрүүлэг үргэлжилэх нь байна. Бүгдээрээ бэлэн үү? За сурагчд маань бэлэн бол хэдүүлээ нэвтрүүлгийнхаа асуултуудыг эхлүүлцгээе. За энэ хүн манай нэвтрүүлгийн 1-р үеийн эхний асуулттай хамтдаа танилццгаая. Дэлхийн хамгийн гүн нуур аль нь вэ? A. Хөвсгөл нуур. B. Каспийн тэнгис. C. Байгаль нуур. D. Танганьика нуур. За сурагчдын маань бод хугацаа явж байна. Тэгээд өөрсдийнхөө асуултанд хэрвээ хариулсан тохиолдолд өөрсдийнхөө хэр итгэлтэй байгаа вэ тэрэн дээр очиж зогсох нь байна шүү. Тэгээд сурагч болгон маань өөрсдийнхөө стратегийг боловсруулсан бизээ. За бод хугацаа дууссан сурагчд маань ялгарсан. Манай 80% итгэлтэй дээр зогссон сурагч юу сэрэлсэн бэ яагаад? Каспийн тэнгис гэж хариулсан. Каспийн тэнгис гэж хариулсан. За одоо тэгээд алдвал хэдэн оноо авах юм бэ? Токоногоо 100 оноо Каспийн те. Хожил хэдэн оноо авах вэ? 150%. 150% үржиж байгаа юм те. Сурагчдаа зөв хариулж юу байсан бэ? Шамцтай хариуцгаа. Дэлхийн хамгийн гүн нуур бол байгаль нуур. Си хариулсан баг нэ. За тэгэхээр сурагчдаа яг 1-р үе тайдыг яг бие халах үе шүү заяа. Яг таад одоо яг мэдэрж байгаа те. Алдсноос нь тэр онцноод нь ч гэсэн яг мэдэрж байгаа. Тэгэхээр ийм байдлаар цаашаа зарчимнаа явах нь ямар стратегиэр ашиглах вэ гэдэг те. 1-р үе дээрээ сайн долоотой буулгаад аваарай заяа. За сурагчдаа амжилт хүсье. 1-р үеийн 2 дугаар асуулт бол
Дараах хээнүүдийн аль нь хамгийн хөнгөн бэ? A. Гели, B. Азот, C. Ус төрөгч, D. Хүчил төрөгч. За асуултын сурагчд маань бодорой бодох хугацааг эхлүүлье. За дараах кинодын маань аль нь хамгийн хөнгөн болов? A. Гели гэсэн байна, B сонголт азот гэсэн байна, C сонголт ус төрөгч, D хүчил төрөгч гэсэн сонголтууд байна. Яны дөр үдэрээ сурагчд маань тааманд ороод 30 секунд цагаа яаж зарцуулах вэ гэдгийг бодоод үзтээ. Зя. Бүгд төр итгэлгүй байгаа юм эсвэл бүгдээрээ цаашаа явахгүй гэдэг нөө. 30 секунд дуусчихад наа нэг ч хүн байсан шүү дээ. Оо бүр яг жигд тарчлаа. За яг гоо баг жигд тарцсан мэ та дундаас шүү дээ. Аль нэг хоёрыг нь тэр хоёр дээр очих боломж өгье. 80 дээр юм уу тэг дээр сонголтоо солих боломж өгье. Солих уу? Би солих. Чи солимоор байна. Хааш очимоор байна. За тэгээ за соль. Өөр сонголтоо дүүлийн хоёр дээр ирэх сурагч байна уу? Би гоо жиг тараана. Зя. За та хоёроос 80 руу орох юм байна уу? Баггүй. Итгэлтэй 100%. 100%. Зя. Зя арин болроо. 100 дээрээс би чамайг 50 руу явуулчлаа тий. Юу гэж хариулсан? Яагаад? Хариултандаа хэр итгэлтэй? Би болохоор би хариултыг сонгосон. Яг уу нэг сайн мэдхгүй л асуултыг солилтоо. Тэгэл шууд цагчлаа. Би чамайг аварсан болоо эсвэл гой өндөр онаах ус чинь хорлцсон болоо юу гэж бодож байна? Сайн мэдхгүй. За тэгвэл манай мангар итгэлтэй 100% дээр очиж тогсон давгаа маань юу гэж хариулсан? Яа хөлбөр уу гелийг сонгосон. Гели. Гели хамгийн хөнгөн нь үү? Азот хүчил төрөгч нь агаарын дотор ордог болохоор гелигээр дүүргэсэн шар хөөрдөг болохоор би одоо энэ хоёроосоо найдварт хөнгөн байгаа. Тэгээд бос төрөгч гели хоёроос гели нарийн хөнгөн баг. Яг тэгвэл бос төрөгчийн молекул байгаа болохоор гээд гелийг сонгоцсон. Та тэр нүглэх системээ толгой дотор төсөлж байна. Хамгийн хөнгөн чинь хамгийн хаана явах хэвээр байлаа? Дээр юу? Гели доор байдаг үст. 100 хариултны юу юм бахыг хамтдаа харцгаая. Си буюу ус төрөгч байх нэ найзуудаа. Хамгийн хөнгөн атом чинь өөрөө хамгийн хөнгөн байх нь шүү дээ. Дагуу юу гэж бодсон? Хоёр гели, хоёр ус төрөгч дандаа хоёулаа явдаг болохоор нийлээд гелигээс хөнгөн хүн байгаа гэхэд бодсон чинь алдчихсан уу? За зүйтэй. Гэхдээ дагуугийн нэг зүйл нь айгүй сонирхолтой. Зүйтэй. Хоёр ус төрөгч чинь бүгдээр яг адилхан хоёр протон. Гэхдээ хоёр электрон тий. А гэхдээ нэг ус төрөгчнөөс энэ хоёр аль нь хүнд бол хоёр ус төрөгч, нэг гели хоёрын. Хоёр ус төрөгч нийлэхээр гели үүсдэг. Гели үүсээд ямар хэмжээний энерги ялгаруулдаг. Тэр нөхөр Эйнштейний зургийг харж байна уу? Ямар том яваар алдартай байлээ? харсан. Юу тэнцүү МЦ квадрат. За таад маань яг юм гой сэтгэлгээгээ өргөжлүүлээд байгаагаар зарим тохиолдолд тэр сэтгэлгээ буруу хариулт руу чиглүүлнэ. А гэхдээ зарим тохиолдолд бүр үнэхээр үнэлж баршгүй их оног авчирна шүү заяа. За зурагчдаа зориулаад нэгдүгээр үеийн дараагийн асуултад танилццгаая. Жил бүр дэлхий дээр хамгийн олон хүний амьд хүрдэг амьтан аль нь вэ? A. Авраг загас, B. Хорт могой, C. Хүн өөрөө, D. Шумул. Тагвар хаашаа яриад байна. Гэтэ дарчаад харсан тий. За. За. Бүгдээр л аюултай амьд тийм тий. Мэдгүй гар гэсэн үг байсан уу? Ингээ яг тэр нэг хүн өөрөө гэдэг хариулт нь байж магадгүй гэхдээ хүн яг хутгалж алах уу эсвэл яг хүний үйл хамааралтай үйлдэлээс өгөхийг тоодож байгаа юм уу? Амар гоё асуулт бай тээ. Жишээлбэл бид нар нүүрс шатаагаад бие бинийгээ хордолж алаад байгаа чинь хүн өөртөө гэдэгт орох уу гэж байна шүү дээ. Тэгээд амар тийм нэг та ямар мохоо. За сурагчд маань өөрсдөө асуултанд хэр ихтэй байгаа. Тэр очицсагсараа. Госё. За давгаа бол дагуу бол тэр чигээрээ шүү дээ. Өсөх баяр. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Шумуул гэдгийг хариулсан. Шумуул гэж хариулсан. Шумуул буюу ди сонголт гинэ. Яагаад?
интернетээс харж байсан баха. Их шиглэн 10 дугаартай их шиглэн манд юу гэж хэлсэн бэ яагаад? Хүмүүс авраг загас болоо хорт могот төдийлөн байнга таарад байдаггүй. Тэгээд ер нь шумуул цусаар халдварлаг өвчнийг тээж авдаг болохоор шумуул гэсэн. За тэгээд сурагчид маань хэдий адилхан болон өөр хариултуудыг өгсөн ч гэсэндээ хаана очиж зогсноос хамаарат өөр оноонуудыг авна. Эсвэл алдна. Зөв хариулт нь юу байсан бахыг хамтдаа харцгаая. Би боёо шумуул байсан бах нэ. За тэгээд зөв хариулсан сурагчдаа баяр хүргье. Тэгээд яалтчгүй зүйтэй нөгөө хоёрт нь болохоор хүн өөрөө ордог юм байна. За үзэгчд маань ч гэсэн хоорондоо асуултанд хариулцаад бяцхан өрсөлдөөн өрнүүлж байгаа бах. Онооны самбарт сурагчид маань эхний үеийн дараа хэрхий хэрэглэгдсэн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За нэм очир маань төрүүлээд эхэлсэн байна гэдэлээ тэрүүлж асуучтай баяр хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. 2 дугаар үеийн асуултууд шууд дахиад 2 дахин онооных нь жин нэмэгдэнэ. Нэг асуулт 8 оноотой. Тэгвэл 8 оноотой дараагийн асуултад танилццгаая. Соронз үргэлж хойд болон өмнөд гэсэн хоёр туйлтай байдаг. Хэрэв соронзыг яг голоор нь хугалж хоёр хэсэг болговол юу болох вэ? A. Нэг нь зөвхөн хойд, нөгөөх нь зөвхөн өмнөд туйлтай хоёр хэсэг болно. B. Соронзон чанараа бүрэн алдаж энгийн төмөр болно. C. Зүссэн хэсгүүд дэлхийн соронзон оронд уусна. D. Тус бүр хойд өмнөд туйлтай хоёр соронз болно. Зя яаж вогтсон бэ? За зарим хэсэг нь шууд 100% ороод эхэлсэн байна. Зя. За тийшээ нэг хүн яваад өглөө. За яа тийм зөрөгтэй үзнэ гинэ. За Батаржоо юу гэж хариулсан бэ? Яагаад итгэлээ 100% болгосон те? Ди гэж хариулсан. Би бол энэ талаар 100 баттай биш байгаа. Гэхдээ хичээл дээр соронзон орон үзэхэд энэ А, Б, С гэсэн 3 хариултын талаар юу ч сонсож байгаагүй. Тэгээд дэгчсэн ингэдэг гэж сонсож байгаагүй хичээл дээр яг зааж байгаа. Гэхдээ яг локор бодоод үзэх юм бол яг миний хувьд бол дээл байгаа. За нэг дугаартай оролцогч хан тоглол дээр маань 30 таар зогсон байна. Юу гэж харсан яагаад? А хариултыг сонгосон. А хариултыг сонгосон. Би болохоор юу нэг цул соронз биш одоо зүгээр ингээд яг хоёр талаараа одоо ингээд хуваагдсан соронз байдаг шүү дээ. Тэрийг углаад одоо яг нэг туйлаараа л одоо соронзлогдно гэж бодсон. За хэдүүлээд өгвөл зөв хариулт юу байсан бэ? Хамтдаа харах уу? Соронзыг голоор нуух хугалвал юу болдог вэ гэсэн чинь би буюу хоёр адилхан жижигхэн соронз олж чуурах байсан байна. За сурагч маань өөрөөсөө стратеги бодож байгаа байлгүй дээ. 8 оноотой 2 дахь асуулт руугаа орцгоё. Далайн төрлөг өдөрт 2 удаа эрг рүү төрж буцаж татардаг байгалийн үзэгдлийн гол хөдөлгүүр юу вэ? A. Дэлхийн цөмийн дулааны эргэлт. B. Салхи болон хар салхины нөлөө. C. Сар болон нарны таталцлын хүч. D. Дэлхийн тэнхлэгээ эргэх төвөөс зугтах хүч. Сурагчдынхаа бодох хугацааг явж эхлүүлье.
За хариуцлага гаргаж ирж болно шүү. За юу. За бүүндээр хариулсан юм. Оо амархан юм уу те? За. За та бүүндөө адилхан хариулт өгчөөдний газар өсгөөд нөө өөр байгаад байна. Хооронд нь Хуана. За биг хариулснууд нь гараа өргөдөө та дундаас. A-г сонгосон гараа өргөдөө. C-г сонгосон гараа өргөдөө. D-г сонгосон гараа өргөдөө. Хийж үлдсэн ба шүү дээ. Тийм үү? Та бүүндөө тийг алдчихвал. За 50 дээр зогссон байна. 30 дээр 2 зогссон байна. Тэг дээр зогссон байна. Байхт ингээл айх юм байхгүй. За тэгвэл сурагчдын маань зөв хариулт юу байсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. Далайн төрлөг өдөрт 2 удаа төрж буцаж шатардаг энэ байгалийн үзэгдлийн гол хөдөлгүүр нь бол C буюу нар сарны таталцлын хүчээс болдог гэсэн хариулт байсан багтнаа. Зөв хариулсан өгчтэй баяр хүргэе. Тэгэд яалтчгүй те. Бос нь тодорхой хэмжээнд магадгүй дэлхийн усны ирэл янз бүрийн юм нөлөөлдөг баг. Гэхдээ сарны гравитац өдөрт биднийг 2 удаа тарж байгаа те. Тэрнээс болоод тэр гравитацийн нөлөөнөөс болоод далайн хувьд маш бага хэмжээгээр усан татагдаад хөдөлгөгдөг. Тэр нь далайн эргийн хувьд бол маш бага өөрчлөлт гэсэндээ амар талаастай бидний хувьд бол мэдрэгдэх нь те. Яг далайн эргийн хувьд нэг ийм жоохон багасж байгаа гэсэн тэр нь эргийн хувьд уршаага хоошо 20-30 метрийн хувьд мэдрэгдэх байна те. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. За 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултаагаа танилцъя. Борцолсон мах яагаад муудаж өмхирдэггүй вэ? A. Хүүтэн салхи нянг шууд устгадаг учраас. B. Агаартай урвалд орж гадаа давхарга нь эсэлддэг учраас. C. Усыг уршуулж алга болгодог учраас. D. Махны уураг хатуу төлөвч шилждэг учраас. Энэ асуултны дараа хэдүүлээ онооны бас амбартай дахин танилцсан да. Бурцсан багтай баятай. Гэсэн баятай шүү дээ. Сия. Яг юм малтаа асуучт маань харамсалтай. Вот. Тэглэх тэр хитэлтэй насаас тодорхой учраас. Сия. За нэлээ ялгарч байна. За нэлээ ялгарч хөөх нэглийн жигд ялгараад очив. За та хоёр яасан бүр одоо өгсөн ч сэгсэн ч хамттай юу. За энд нэг байдаг хэд нөхдөд бол угаасаа эндээ яг байж байдгийг сүслээл байж байна. За 50 дээр зогссон өсөх баяр маань юу гэж хариулсан бэ? Яагаад? Би Б хариултыг сонгосон. Б буюу агаарт оруулж гадаад давхарга нисэлдэг учраас. А Д2 угаасаа биш юм шиг санагдаад. Тэгээ С нь болохоор амар ойлгомжтой юм шиг санагдаад. Аха. Тэгээд Бүр л итгэлээ жоохон нэмэгдэх боломжтой гэсэн юм шүү. Үгүй юу? бас алдчихвал гэсэн шүү дээ. Бас алдчихлаас ирсэлтэй тий. Миний ойлгосноор болохоор би нь болохоор агаартай уралд орж гадаад хаваад эсэлдэг гэдэг нь тийм эсэлдэг гэдэг үг нь надаа муудан гэдэг үгтэй жоохон ойролцоо юм шиг санагдаад. Аха. Тэгээд махны уураг хатуу төлөвлөж шилждэг учраас гэдэг нь болохоор амар үндэслэлгүй санагдаад. Аха. Тэгээд аа бол угаасаа арай биш гээл. Тийм үү. Эсэлтэн гэж юу нь ямар процессыг эсэлтэн гэж ярьдаг вүлээ? Юм нь бол тэгж одоо элемент өөрөө тийм урлын идэвхтэй болох гэх юм уу тийм йон хэлбэрт шилжих. Эсэлтэн буюу ямар нэг нөгөө электроноос хамааралтай хідэн нөгөөж авалцж байгаа. Тийм электроноо эсэлтэн ангижих зүйл гэдэг юм болоо тий. Агаарт байдаг хамгийн хүчтэй эсэлтүүлэгч юу вэ? Хүчилтөрч. Зүйтэй тий. Гих мэтчлээ эсэлтүүлэгчүүд байдаг. За та дөрөв асуухгүй та хариултыг. Алдвал алдна гэж онол олно гэж. Ариун болоор юу гэж ярьсан яагаад? За би болохоор махны ураг хатуу төлөвч шилждэг учраас тийм сонгосон. Яа. Борцч угаасаа хатуу төлөвтэй л гэдэг. Тийш нэ. Хэдэн зөв хариултыг шалгачих уу? За тэгээ хамтдаа асуултныхаа зөв хариулттай танилцъя. Си буюу усыг ууршуулж алгуулдаг учраас байх нэ. За тэгээ зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. За. Бактери үрж хэдхэн шалтгаанууд байгаа. Тэнд нэгт чиг байна уу? Чигэн дээр нэмэгдээ тэр чиг нь зөв орчинтой байна уу? pH гэж нэрлэдэг шүү дээ.
хүчлэг байна уу, эслэг байна уу? Тэр бактери нь өөрөө ямар орчинд илүү амьдрах чадвар өндөртэй. Тэгээд хамгийн гол зүйл нь хоолтой. За монголчууд ч болохоор нөгөө хүүтэн салхи юу яагадаг гэдэг нөгөө тийм яриа хиллэг байдаг. Үнэн биш байхаа нэ тий. Уураг бол хатуу шингэн төлөв гэдэг зүйлд байхгүй өөрөө органик нэгдэл болохоор. Жишээлбэл модон дээр шингэн мод гэж байдаггүй шүү дээ. За 2 үе ард гарцсан. Өмнөх үе дээр онооны самбар харсан тий. Тэгвэл сурагчтай дахиад 2 дугаар үеинд онооны самбар хэрэг өрсөлдөнэг харуулъя. За тэргүүлэг солигдсон. Дагуу маань нэгт ороод ирсэн байна. За баяр хүргэе. За 56 оноо, 50 оноо, 48, 47, 40 бүх ямар ойрхон явж байна. За тэгээд араас нь сурагчд маань чагсжээ. За одоо 3 үе байгаа. Шууд 3 дугаар үе рүү ороход бэлнэ. Шууд дуусгах шиг. Шууд дуусгая. За тэгээд. За сурагчдаа дараагийн үеийн асуултыг хүцгээе. Хүн өвдөхөд биеийн дулаан нэмэгдэх шалтгаан юу вэ? A. Бие махбод энерги алдаж байгаагийн шинж. D. Дархлааны системийн хариу урвал. C. Вирус өөртөө амьдрах таатай орчинг бүрдүүлдэг. D. Цусны даралт огцон мэгсний гаж нөлөө. Сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Халуураад байна гэдэг чинь. Юунаас ч халуурд юм байна. За манай нэг дугаартай орцогч маань өөртөө ихтэй хариулаад хэлсэн. Араас нь дагваа хөөрөөд очсон. Араас нь бөөнөрөө чигссэн. Үе биологтай асууд юм уу хайр. Бөөн биологч. Оо юу вэ? Яна. За бодох цаг тус. 7 дугаартай оролцож өсөх хоёр маань юу ч хариулсан бай яагаад? Б гэж хариулсан. Б буюу дархлааны систем хариул яагаад? Нөгөөд нь буруу юм шиг санагдаад дээд арай бага эрсдэл хүлээчвэл оноогоо бага нэмэх юм чинь гэдэг. Бэхшиглэн юу ч хариулсан яагаад? Б буюу дархлааны системийн хариу урвал гэж хариулсан. Тэд сайн мэдэхгүй болохоор хамгийн зөв сонсогдож байгааг хэлдэг байна. Алдчихвал харин тий. За ариун болор юу гэж хариулсан яа? За би болохоор дархлааны системийн хариу урвалыг сонгосон байгаа. Тийм үү? Нэг ч байхгүй. Нэг ч байхгүй юм уу? За тэгвэл хүний бие яагаад биеийн дулаанаа нэмэгдүүлдэг вэ? Зөв хариултыг хамтдаа харцгаая. Би буюу дархлааны системийн хариу урвал багт нэ. За тэгээд зурагчтай баяр хүргэе. Бүгдээрээ л харилцсан шүү дээ. Тэгээд бид нар нөгөө халуун өгсөд эхлэнгүүт яаж андуураад байдаг вэ? Халууны муугаа талуунаа багсах гад яарад байдаг те. Мэдээч халуураа талуун байх нь амар тухгүй. Үнэхээр тухгүй. А гэхдээ үнэхээр аюултай төвшинг даваагүй бол уух шаардлага байх нь шүү дээ. Яг л тэр биеийн тэрийг гайгуулах гэж ядчихад битэгээ тэмцээд байх нь шүү дээ. Дархлааны систем те. Тэгээд дархлааны систем биеийн температур өндөр байхад бидний дархлааны системийн эсүүд илүү сайн ажилдаг. А нөгөө бактери вируснууд нь илүү муу ажилд юм байна. Тэдний ДНХ хувилах процесс илүү уддаг бахана. Тэгээд тийм процесс дээр бол үнэхээр хэд даваагүй байх юм бол тэсч хэрэгтэй байх нь байна. За амжилттай хариулсан сурагч нартаа баяр хүргээд дараагийн асуулт руугаа орцгоё. Квант физикийн хамгийн анхны суурь ойлголтыг дэвшүүлсэн эрдэмтэн хэн бэ? A. Макс Планк, B. Альберт Эйнштейн, C. Варнер Хейзенберг, D. Эрвин Шрёдингер. Нэг нь бол бид нар зураг нь байгаа тийм. Шрёдингер гэдэг нэг муур зуртай өмнөх дугаар дээр орж ирсэн тийм. Хайзенберг гэдэг чинь бас яадаг вэ? Германы талд цөмийн бөмбөг хийх гэж уралдаж ирсэн тийм. Америкт Манхэттен төсөл дээр байсан бол Макс Планк. Планкийн тогтмол гэдэг нэг юм зайны юм жигтгэн байдаг тийм. Маш жижиг. За цаг маань дууссан юм шиг байна. Сурагчид маань хэр ихтгэлтэй байгаа вэ? За хүүе бүгдээрээ хаашаа очиж зогсчихоо. Цаашаага бөөгн ирсэн юм уу? За манай намын эрдэнэ цогч. За 100% тий. За мондөг байна. За асууна хин гэж сонгосон бэ? Намын эрдэнээс асуухгүй заяа. Батучир юу гэж хариулсан бэ? Яагаад? Хайзенберг чи яадаг эрдэнэт юм бэлээ? Цөмийн бомб хийжсэн л гэж. Аль улсын эрдэмтэн бэлээ? Герман. Герман те.
Давга дандаа 100 дээр тоглодог байсан. Яас энэ удаа бүр ялтч өтөг дээр очиж зогссон нөө. Харин буруу хариул сонгосон юм шиг байна. Эрен Шрёдингер буруу бах. Миний бодлоор Макс Планк зөв хариул байх. Чи чинь дандаа тэр хавар тоглодог байсан. Яга нанаа очиж. Байнга 100 дээр зогсож байсан юм шиг. Харин Шрёдингерийг сонгоцсныхаа дараа энэ ч гэсэн жоох орчин эрдэмтэн те гээл 0 дээр ирсэн те. За энэ дэр бүгдээрээ квант физиктэй маш ойрхон байдаг дөрөв эрдэмтэн байна. Тэгвэл энэ дөрвөн эрдэмтний хинэн анхны квант физикийг үндэслэгч гэж үлдсэн байдгийн болоо хамтаа зөв хариултыг харцгаая. Зөв хариулт бол A буюу Макс Планк байсан бахнэ. За баяр хүргье. Тодорхойгүй магадлалыг дээр амар мэддэг те. Гэхдээ суур үндсэн үг нь болохоор ширхэхийн буюу ертөнц хамгийн жижиг рүүгээ яг үнэндээ ширхэхтэй байд юм шүү гэдгийг илэрхийлдэг. Гэрлийн хамгийн жижигхэн ширхэг буюу фотон те. Цахилгаан соронзон дамжуулдаг. Өөр бусад зүйлийн хамгийн жижигхэн ширхэг, цэнгийн хамгийн жижигхэн ширхэг жишээлбэл юу гэдэг вэ? Электрон гэдэг ч юм уу те. Ийм байдлуудаар илэрхийлдэг юм. Тэгэхээр квант физик дээр байдаг нэг юм стандарт модель гэдэг байдаг те. Бахан партиклуудтай эдгээр тухайн зүйлүүдийнхаа байгаа бидний мэдих хамгийн жижигхэн ширхгүүд нь юм байна. Тийм болохоор квант физик гэж нэрлэдэг. Тийм болохоор Планкийн бид нар хамгийн жижигхэн ширхэг зайг юу гэж нэрлэдэг вүлээ? Планкийн зай. Хамгийн жижигхэн ширхэг хугацааг юу гэж нэрлэдэг вүлээ? Планкийн хугацаа. Хамгийн жижигхэн Планкийн жинг юу гэдэг вүлээ? Худлаа яриад байгаа. За тоглосон шүү. Хамтран ажилласан ADT компани. Маань эхнийхээ асуултанд хариуллаа. 9-р асуултыг сурагч нартай хамтдаа өгцгөөе. Хүлэмжийнхий дэлхийн гадаргууг хэрхэн халаадаг вэ? A. Нарны гэрлийг өсгөдөг линз шиг ажилдаг. B. Нарнаас ирсэн туяа дэлхийгээс ойгоод буцах үед нь сансар руу гаргалгүй төвжин буцааж халаадаг. C. Нарны гэрэлтэй уралд орж шатдаг. D. Озоны давхаргыг цоолж нарны гэрлийг шууд оруулдаг. Шалгалтын дээр ирс гарч ирдэг хоёр хүн байдаг те. Нэг бол бат мэдж байгаа. Эсвэл яасан ч аваалах гэсэн нөхдөд байдаг те. 6 дугаартай мөнх хишиг юу гэж хариулсан бэ? Яагаад? Бидний хариултыг сонгосон. Яг бүх хариултуудаас л нэг нэгээр нь асч байгаа. Оо хариулт гэхдээ амар унаа алдчих зүгээр үү? Зүгээрээ. Зүгээр үү? Ер нь итгэхтэй. Нэг бол хожино. Нэг бол зүгээр л оролцсон. Баточор юу гэж хариулсан? Яагаад амар хурдан гарч ирсэн шүү дээ. Одоо тэр нөгөө тогтцтой хүсэлтсэн судалсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд манайх ингээ мод тарих хайгуу шаардлагатай. Тэгэхгүй бол ингээ хүлэмжийг хайгуу ихсэд наа. Тэрнээс л одоо ингээ дэлхийн дулаар явагдаад наа гэж ярьсан байхгүй. Тэгвэл яг тэр хоёрын голд нь яг юу байгаа юм бол? Энэ хоёрын голд нэг юм байх гэдэг шүү дээ. Юу ч гэсэн энэ хоёрыг үл бүр хүнтэй. За тэгвэл намын эрдэнэ юу гэж хариулсан? Яагаад? Би хариултыг сонгосон. Яг үүндээ яг энэ гэж би бол хэлж чадахгүй. Ягаад 100% дээр ирсэн бэ гэхлээр хүн болгон гэмблж байгаа юм чи би ч гэсэн гэмблдэд үзье гэж бодов. Тэгсэн үү? За одоо зоригтой тоглож ирсэн бах нэ. Мэдж байгаа даа биш ер нь өрсөлдөнө гэдээ гараад ирсэн юм байна те. Та 100 хариултыг харах уу? Та хоёр маань угаасаа оноогоо бат авсан шүү дээ. Юу ч гэсэн хамаалах те. Үндсэн шалтгаан юу юм бол зөв хариулт бол би буюу нарнаас ирсэн тул дэлхийн ойгоод буцаж ирэхэд сансар руу гаргалгуу түгждэг гэдэг шалтгаанаар юм байна. За яана зарим нь алдаа зарим нь авнаа авсан юм шиг байна да. Алдсан онсын нэлээд харагдаж байна багшд нь. Яанд одоо энэс дэшэл нэлээд савлж эхлэн дээ. За тэгээд яалтчгүй тэр тэгээд дэлхийн агаар мандал чинь 79% нь юу вэ? Азот. Азот юу нь ягаад нарны хүлэмжийн хий биш юм? Ягаад тэгэхээр азот болон тэр хүчил төрөвчтэй зүйлүүд нь ерөөсөө нарны гэрэлтэй хүчтэй интеракцид ордоггүй. Хүчээр гэрлийг ойлгочдөг. Бус нь тэрнтэй ингээд бараг харилцан үргэлжлэхгүй шахав. Маш тодорхой нэг жоохон баа зэ. Тэрнээс үүдэн тайгаар тэгвэл. Тий. Тэгвэл энэчнээс гаднаас ирж байгаа цагаан өндөр эрчимтэй гэрэл бол хамаагүй явчихна. Дулааны арай бага эрчимтэй гэрэлжсэн явчихна. Гэхдээ нөгөө CO2 гэдэг ч юм уу те маш бага байдаг. 0.1 хэд товчлээ. Маш бага байдаг хэдий ч гэсэндээ эднэр тэр дулааны нэрт өдөөгдөл
Нэг бол ингээ хөдөлгөөнд ороод хажуудлынхаа нөгөө нөлөөлдөггүй азот модод хүчил төршүүдийг очиж зохиод дулаан гэдэг чинь жижигхэн төвчтэй жижигрэн штэ. Бусдынхаа зэрэг ингээ хөдөлгөөнд оруулаад зарим нөхцөлд өөрөө буцаж тэрийг фотон болгож дэлхий рүүгээ цацрагаж алдаад тэгээд дулаан ерөөсөө гарч чадахгүй траплагдаад идэм байт. Тэгээд нөгөө халуун гарагнууд чи амар халуун байгаад байдаг шалтгаан болдог те. Гэсэн хариулт байсан бах нэ. Эхний 3 үе дуслаа. Эхний 3 үеийн дараа сурагчид маань онооны самбарт хэрхэн ирэмблэгдсэн бэ гэдгийг хамсаа харцгаая. Зя тэргүүлэгч дахиад золигдчихлоо. Номын эрдэм маань 119 оноотойгоор нэгт хойноос нь давгаа 2-т орсон 107 оноотой. 99, 98, 91, 54 гэсэн байдлаар жигсчээ бүгдээрээ 90 оноотой. Энэ амжилт шүү. Нийт дундаж оноогоор айгүй өндөр оноо нийт авсан байна. Би бол одоо нөгөө зөрөгтэй тоглож ирэхэд бүгдээрээ хасах руу нэлээ орох юм болоо гэсэн үлээлттэй байсан чинь нийт оноо өндөр байна. Зя ийхүү сүүлийн 2 үе рүү орж эхлэхэндээ сүүлийн 2 үе бол хамгийн өндөр оноотой бас хамгийн өндөр эрсдэлтэй байх болно. Энэ үед та нар ялагч болох руу дайрах уу эсвэл эрсдэлээ багасаад тэргүүлэгчээ хадгалах уу гэдэг сонголтыг та бүхэн хийх болно. Ийхүү үзэгчтэй хамгийн сүүлийн 2 үе рүүгээ хамтдаа орцгоё. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. За үзэгчтэй 4-р үеийн өндөр оноотой асуултын хамгийн ихний асуултыг сурагчтай өгье. Их тесрэлт хэдэн жилийн өмнө болж ертөнц үүссэн гэж үздэг вэ? A 4.6 тэрбум жил, B 3.8 тэрбум жил, C 13.8 тэрбум жил, D 2.5 сая жил. Маш өндөр хугацаанд байна тий. Big Bang гэж нэрлэдэг шүү дээ. Big Bang Theory гэдэг айгу гоё хүмүүс үзэх дуртай шоу сериал байдаг шүү дээ. Та нар энэ дундаас яг тоогоо бүр яг олж мэдээд байгаа юм уу? Алдгаа хөөе. Алдгаа технологи авдаг шүү дээ. Би зөвүүн тооноо тавьж байгаа шүү дээ. Айгу юу. Таад гоё ингэ дугуураа цаашаа зогсчихсан юу олуулаа байвал. Зя бодох цаг дууссан. Зя одоо ч л өрсөлдөөн жигнэсээ явж эхлэх гээд байгаа шүү дээ. Хин ялах вэ үгүй шийдэх гээд байгаа шүү дээ. 9 дугаартай орцож Баторж юу жарилсан яагаад? Би болохоор номноос уншиж ирсэн ба. Тэгээд яг 3.8 гэдэг тоог алсан. Гэхдээ яг 13.8 уу 3.8 уу гэдгийг мэдэхгүй. Тэгээд шууд камелдаа бэгийн сонгоцсон. Тэгээд угаасаа одоо нэг тоноогоор амар хоцорсон юм чинь төрүүлэхийн тулд 100 дээр л байгаасаа. Нэг бол ялан те. Хэдэн оноогоор хожигдсан бол хожигдсан гинэ. Зөрөгтэй үзэж явах шиг байна. 8 дугаартай Баторч юу жарилсан яагаад? Си дахиад зүрцэн 13.8. Яа та нар ч одоо бүгдээрээ зөрчил хамаагүй 100 дээр хамт зогсоодох юм. Амар савлган байна шүү дээ. Тэгмээ тэр үед энэ зогсож байгаа хүн баталгааны оноо аваад байгаа шүү дээ. Хоёлоо ер нь оноотой шүү. За зөв. Та нар яасан ч хамаагүй. Бид хоёр бол оноотой. Зя зөв хариулт. ертөнц үүсээд хэдэн тэрбум жил өнгөрсөн бэ эсвэл сая ч юм уу те? Өнгөрсөн бэ гэдгийг хамтдаа дэлгэцэн дээр хацгаая. 13,800 сая жил юм. Сибүү 13.8 жилээсэн бах нэ яана найзуудаа. Тэгэд бусад тоонууд нь ч гэсэн маш сонирхолтой. Тэр 4.1 гэдэг чинь яадсан ямар ч хэвчтэй тойлоо. Нарны үүсээд тэр хугацаа буюу нас нь. Тэгэд нарыг 2 болон 3 дахь үеийн од гэж нэрлэдэг. Яа тэгэхээр тэрнээс өмнө маш олон однууд аль хэдийн үүсээд шатарч дуусаад дэлбэрэх мөчтөө бидний биеийг бүрдүүлж байгаа тэр хүнд металл янз бүрийн элементүүдийг үйлдвэрлээд ертөнцөөр цацчихдаг байна. Дахид засахтаа дахид
цацсан тоосон дороос нь дахиж однод үүсээд 2 дугаар үеийн ардууд үүсэж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр та нарын бие дотор оршиж байгаа тэр хими элементүүд та нарнаас бүрдсэн гэсэн үг байхгүй. Та нар од гэсэн үг байхгүй. За тэгээд нөгөө 3.8 жоохон бага байсан нь болохоор дэлхий зүйтэй. 2.5 сая жил нь Homo genus буюу нийтээр нь энэ хүн төрөлхтэй төрөлхтэй амьтад гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн үүсэх хугацаа юм байна. Тэгээд 2.5 гэдэг маш бага. Та нар боддоо ертөнц үүсэх хугацааг бүтэн жил гэж бодъё л доо. Тэгэх юм бол бид нэр 12 сарын 31-ний өдөр буюу жилийнхаа хамгийн сүүлийн өдөр те 12 цаг 59 минутанд он гарах гад хүлээж байгаа мөчид дөнгөж хүн үүссэн бахна. Тэгэхээр амьд биет үүсээгүй ертөнц маш удаан хугацаанд явсан бахна те. За ийм утгатай асуулт байсан байна. Сонирхолтой байсан гэж найдаж сурагч нартаа дараагийн асуултыг шууд өгье. Эмгэн хумс 10 метрийн гүнтэй худгаас дээшээ авирчээ. Өдөрт 3 метр дээшилдэг боловч шөнө унтахдаа 2 метр доошилдэг бол хэд дэх өдрөө худгаас гарах вэ? A 10 өдөр, B 8 өдөр, C 7 өдөр, D 9 өдөр. Сурчныхаа бодох хугацааг эхлүүлье. За 30 секунд бодорой. Та яа сандараа буруу хариулт байж магадгүй шүү. Яана. Гурхав унтаа доошоо гулгаал унцдаг юм шиг байна те. За тэг буруу хариулт сандарч дараад хёно алдах үедээ. 10 9 тава би хариултыг хараад. Зэ цаг дууссан. Бүгдээрээ шахараа зогсож байгаа юм уу? 8 эрдэнэ. Юу гэж хариулсан яагаад? 9 гэдэг. 9 гэж хариулсан яана. Яагаад ирэлцээд байна? Зүг байж магадгүй юм шүү. Буруу юу? Буруу юм уу? Бодод үзсэн чи яасан өөрөө байгаа даа. За тэгвэл хамтаа зөв хариултыг харнаа. Нэлээ их нь алдсан гэдэг мессеж ирж шүү. Зөв хариулт бол зөв хариулт би буюу 8 өдөр байсан багтнэ. Зөв хариулсан өвчтөртөө баяр хүргэе. Нэг өдөр бүтэн эргэсний дараа бол 1 метр дээшлэх юм байна. Гэхдээ нөгөө урагшаа явж байгааг мартаж болохгүй шүү дээ. 7 өдөр 7 метр явлаа. 6 дахь өдөр дээр арай хүрэхгүй шүү дээ. 7 дахь өдөр дээр арай хүрэхгүй. Тэгээд хамгийн сүүлийн өдөр 3 метр яваад гарч байгаа юм. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Дөрөвдүгээр хамгийн сүүлийн асуултыг хамтдаа харцгаая. Улс орнууд хүссэн хэмжээгээрээ мөнгө хэвлэж болдгүй. Үүнийг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ? A. Дефляц, B. Инфляц, C. Дотоодын нийт бүтээгдэхүүн, D. Валютын хомсдол. Бид яагаад мөнгө хийж болохгүй? Мөнгө хийчих гоё шүү дээ. Монголчууд их мөнгө хэвлэдэг шүү дээ. Венесуэлч их мөнгө хэвлэх дуртай байлаа. Юу вэ? Басаас өөр ямар улс мөнгө хэвлэх дуртай байлаа? Үй. Швейцар хэвлэдэг лөө. Арай яадаг вэ? Зя дахиад бөөнөрөө 100 дээр ирсэн. Та нар өнөөрөө 100 дээр алдчихад одоос өгсөн сэгсэн ч хамаагүй гэж байна те. За юу гэж хариулсан яагаад? Инфляц гэж ярьсан. Инфляц гэж ярьсан. Яагаад? Дотоодын нийт бүтээгдэхүүн бол үнэхээр хамаагүй. Дефляц нь болохоор инфляцийнхаа эсрэг болохоор угаасаа биш. Валютын хомсдол, инфляц хоёрын аль нэг нь байж магадгүй гэж бодсон ч гэсэндээ хомсдол гэдэг үгнээс нь болоод инфляцийг сонгосон. За 3 дахь оролцогч тагва юу гэж хариулсан яагаад? Би валютын хомсдол гэж хариулсан. Хоёрын хариулт зөрчлөө шүү дээ. Хоёрын онооны зөрүү тэгэхээр юу вэ? 16 оноо гэхэр чинь 36 бүр 36 үрчин 2 гэдэг чинь 64 юм. Амар ялгаа тавлнаа. 64 оноо ялгаа гарах нь шүү дээ хоёрын бол. За тэгвэл хэдүүлээ. Зөв хариулт нь юу байсан бэ гэдэгтэй хамтдаа танилццгаая.
Би буюу инфляц байсан бахнэ. Яана найзуудаа. Яана за одоо нийтээр л одоо балтчихвэл одоо тэгээд одоо гайгүйхэн цаашаа тий. Фу хамгийн сүүлийн үе бид нэр өмнө ирсэн байна. 4 үеийн дараа сурагчд маань хэдэн оноотой авсныг дэлгэцнээр хамтдаа харцгаая. Зя 4 үеийн дараа номын эрдэм маань 151 оноотойгоор бид нэрийг тэргүүлж байгаа бол араас нь дагва 139 оноотойгоор олон тэргүүлэх боломж байсан чи амар алдсан байна те. Хан төгөлдөр маань 131 оноотойгоор тэгээд араас нь 66 59 гих мэтчлэн жагсчээ. Та хэд ямар өндөр хасга оноотой яваа. Сүүлийн үе та бүр шийдчихэж те. Ерөөсөө алдвал амар алдна гэж шийдсэн юм байна те. Яана одоо тэгээд өөрсөндөө нэг зоржиж жалаад ташаа дараагийн хоёроо хамтаа орцгоё. Шинжлэх ухаанд дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төв. Эрхэм мөндөд үзэгчдээ энэхүү манай шоуны 2 дугаар дугаарын хамгийн сүүлийн үе ихлээр бэлэн болсон байна. Сэтгэл авъя гэж бодож байна. За, номын эрдэнэ сүүлийнхтэр ганцаараа гараад харилаа гараад ирлээ те. Сэтгэл ямар байна? Сүүлийн үед ямар стратегиэр тоглоё гэж бодож байна? 100 дээр л зогсъё гэж бодож байна даа. Ер нь 100 дээр. Ягаад тэгэхээр одоо энэ хүмүүс чинь за одоо хожигдохоор бол яасан ч хожигдсан чи яах вэ гээл. Тэгэл угаасаа 100 руу гэмбэлтэн. Тэгэхээр чи тэгээд азар зүг байх юм бол тэгэл би жоохон тэгчихвэл. Номын эрдэнэ ингэж хэлж байгаа нь стратеги байвал яах вэ? Та хэдийг хотлаагаар те та хэдийг өмнөх тэр нөгөө босдыгаа алдуулж ирнэ стратеги хийх юм байна ингүүтээ та хэдийг уриалж штэ 100 дээр зогсоор таарэ гэдэг 3 дугаар оролцогч давга сүүлийнхтэр амар хүчтэй алдаад явчлаа те дараагийн үед ямар стратегтэй тоглоё гэж бодож байна 100 дээр л зогсно тийм үү бүр яасан 100 дээр л зогсно тийм үү намын эрдэн алдаарай гэж яа сурагчд маань иймэрхүү бодолтой байгаа юм байна үзэгчтэй манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе эхлэхэд бэлэн болсон байна. Сурагч нартаа зориулаад 20 оноотой 5 дахь үеийн эхний асуултыг өгье. Дэлхий дээрх хамгийн том амьд организм юу вэ? A. Цэнхэр халим, B. Африк заан, C. Мөөг, D. Бобоб мод. Сурагчдаа бодох хугацааг эхлүүлье. Зя багш нь штэ. Итгэлээ солих ганц удаагийн боломж өгье. Байраа одоо сольж болно. Солих уу? Бач багш байж. Одоо нэг 10 минут зогсож байна. За 10 минут зогсгоо. За өөр байраа солих, итгэлээ солих сонирхолтой сурагч байхгүй юу? Үзьөө шиг. Хамаагүй. Үзэх үү? За хамаагүй. За шийдсэн үү? За найзуудаа 100% дээр л бүгдээр л очрлоо л энэ. Та хэд өмнөх үеэс ерөөсөө сураагүй юу? 100% дээр алдаа та нар доош ороод исэн шүү дээ. Шууд хариултаа. Энэ үе дээр та шууд хариултаа. Яарч ийнө сандарч ийнө. Та хэд ийшээгээ зогссон бол ер нь гайгүй баталгаатай байх хэрэгтэй юм шиг үү? Хамаагүй юу? Юу гэж хариулсан яагаад? Би зүгээр таасан. За юу гэж таасан? D гэж таасан. D буюу баобаб мод энэ хаанад яадаг мод юм бол мэдгүй. Монгол бүдүүн мод байдаг шүү дээ. Амар өндөр мод байдаг шүү дээ. Амтан бэ гэсэн бол халимыг сонгох байсан бах. Организм гэдэг талаас нь одоо амьд организм гэсэн байна те. Зөв ажилласан байна те. За 30 дээр сонгосон. Арин боллоор маань яг сонгосон. Би болохоор цэнхэр халимыг сонгоцоо. Яг өмнө нь сонсож байсан болохоор. Цэнхэр халимыг сонгосон хүмүүс гараа өрг. Хөрхи. За дийлийг талан шахаар сонгосон байна. Африкийн зан. Мөөг гэдгийг сонгосон хүмүүс гараа өргөе. Мөөг гэдгийг нэг хүүхд сонгосон байна. За. Баобаб модыг сонгосон хүмүүс гараа өргөе. За үлдсэн тэрэн дээр байна те.
Зөв хариулт юу байсан бэ гэдэгтээ хамтдаа танилццгаая. За зөв хариулт бол Си буюу мууг байсан бах нэ найзуудаа. Ханд үлдэр сүлд бодоод олцсон уу? Яа, яатчихгүй гэсэн байдаг. Мод бол маш том жинтэй. Зарим моднууд нэг организм олон үндсээр бие биентэйгээ холбогдсон нэг ойг, яг үндэ бүр олон ойг эзэлж орхисон тохиолдол байдаг. Яг нэг ДНХ-тэй гэсэн үг. Нэг үнцээрэж холбогдсон. Тэгэхээр тэр олон моднууд юм шиг мөртлөө нэг моднууд байдаг гэсэн үг. Нэгдмэл организм, нэг организм гэж хэлж болох нь тий. Гэхдээ ийм том ойгоос ч илүү том хэмжээтэй нэг уулыг тэр чигээр нь эзэлж, олон уулыг хүртэл эзэлж дарахж амьдардаг төрлийн организм бол мөөг байна. Humongous fungus гэж нэрлсэн юм байна. Humongous гэдэг нь амар том гэж байгаа. Амар том мөө гэж нэрлсэн байна тэр мөөгийг. Тэгвэл humongous fungus яг үнэндээ доош орцсон. Тэрнээс том өөгнүүд олдоод гисэн. За 5 дахь үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Квант физикт хоёр бөөм орчлонгийн хоёр цагад байсан ч нэгнийх нь өөрчлөлт нөгөөдөө гэрлээс хурдан буюу шууд дамждаг нууцлаг үзэгдлийг юу гэдэг вэ? A. Квант харайлт, B. Квант орооцолтон, C. Квант түнэл, D. Квант суперпозиц. За хүнд асуулт гэдэг нь зогсны маань сайраас харагдаж байна да. Хайд маа тэгээд энэ дээр зогсоод алдаадах юм уу? Тийшээ зогсоод авах юм уу? Өөрөөсөө бидний өөрөөсөө стратеги хэрэгжүүлнэ бизээ. Аль стратеги ажиллаж ийн ажиллахгүй гэдүүлээ өмнөх үедэд харсан те. За энэ ингээд нөгөө сурч яадаггүй дүү 3 нөхөр ирээд зогссон байна. Сургамж явдаггүй за 5 нөхөр те. Манай хин арай гайгүй байт юм аа. Өсгөө арай гайгүй байт юм аа. Хаяа шиг ордын те. Давгаад би итгэлээ солих боломж олгоё. Итгэлээ солих уу? Чи минь алдаж хандаг юм уу? Итгэлээ солих уу? Ялах боломж байгаа. Ханд өгөлдөр тус олгоё. Итгэлээ солих уу? Та тавд ер нь тавуулт нь ойлгочих. Одоо ингэж итгэлээ солих уу? Би дууссан хүмүүсээ гинэ. За сурагчтаа. Эрхэмүдэд зүзэгчтэй. Сурагчт маань хариултаа өгсөн. Шууд харъя. Асууна. Шууд харах уу? Давгаад шууд харамаар байна уу? Шууд хар. Зовоогоод байна уу? Зовоогоод. Багш нь дахиад жоохон зовоочих уу? За намын эрдэнэ хариултыг. За намын эрдэнээс асуултах уу? За тэгье. Намын эрдэнэ юу гэж хариулсан бэ? Яагаад? Квант харайлт гэсэн. Квант харайлт маш хол зайг хөп гэсэн юм шүү тий. Давгаа. Чи өөрөө юу гэж хариулсан юм? Би харайлт түнэл хоёр биш хаа гэж бодоод суперпозиц буюу Д хэлбэрийг сонгоцсон. Суперпозиц. Сонгоцсон уу? Хамтдаа зөв хариултыг харна. Зөв хариулт бол квант орооцолтоо. Яг уу. Тэс бахнэ. Энэ асуултанд бүгд алдчихэ. Яа. Квант харайлт гэдэг зүйл болохоор одоохондоо нэг ашиглагдах болсон. Гэхдээ электрон атомыг торж ирэлж байхдаа нэг энергийн төлөвөөс нөгөө төлөв рүү гинт гараад ирдэг голд нь ерөөсөө байхгүй. Тэрийг бид анх нэрлэж ирсэн юм байна. Тэгээд квант түнэлийн гэдэг зүйл болохоор энэ хан байгааз би энэ ханыг авирж гарах энерги надад байхгүй. Тэгэхдээ би гинт дүг гэж цааталт нь гарчдаг. Байжснаа. Суперпозиц болохоор нөгөө Шрёдингерийн муур буюу нэг зүйл хоёр ижил төлөв зэрэг оршиж байгаа. Магадлал өөр олон төлөвүүдэд магадлалуудаар зэрэг оршиж байгааг хэлдэг бол квант орооцолтон бол entangled гэж нэрлэдэг.
хоёр бөөм хоорондоо орооцолдуулаад тангл хийгээд мөрөлдүүлээд ертөнцийн хоёр дөөр зах руу шидсэний дараа энэ нь дээшээ байх юм бол энэ заавал доошоо байдаг. Энэ доошоо байх юм бол энэ заавал доошоо байдаг. Би энэ бөөмийг одоо нэгэд харангууд энэ дээшээ байвал тэр нь баталгаатай доошоо дэлхийн ертөнцийн нөгөө зах төсөн ч хамаагүй. Энэ үзэгдлийг квант орооцолтон гэж нэрлэдэг юм байна. Квант компьютер бүх зүйлд ашиглагддаг. Тэгээ дээрэс нь одоо маргаантай байдаг зүйлүүд нь яагаад энэ мэдээлэл тэр хүрт хадлаглагдаад яваад байгаа юм бэ? Гэрлийн хурднаас хурдан дамжаад байгаа мó? Эсвэл анханасаа орчны мэдээлэл тэрнтэй цуг ингэж нэг домдсон сонио үзэгдэл болоод байна уу гэд одоо л бидний толгойг гашлагж байгаа сонирхлоо сэтгэх өсөх. Магадгүй та хэдийн нэг нь ирээдүйд энийг шийдэж магадгүй. За үзэгчдээ энэхүү манай 2 дугаар дугаарын хамгийн сүүлчийн ялагчийг тодруулж магадгүй асуултыг та бүхэндээ танилцуулъя. Хоёр хар нүх хоорондоо мөргөлдвөл юу болдог вэ? A. Асар том дэлбэрэлт болж од үүснэ. B. Орон зай цагийг ганхуулсан таталцлын долгион үүснэ. C. Бие биенээ түлхэж холдно. D. Цагаан нүх үүснэ. Квант физик буюу хамгийн жижигхэн юмыг судалдаг физикийн салбартай. Том ертөнц том зүйлүүдээр судалдаг зүйлийг их энергийн физик, космолог гэж нэрлэдэг буюу ийм асуудлыг бишдэг байна тийм. За цаг дууссан. За дагуу маань номын эрдэнд юу гэж зориулж хэлмээр байна гинэ? Бараг би номын эрдэнэ гүцэх магадaltaй номын эрдэнэ л алдсан байл. Тийм үү? Номын эрдэнэ чамаг ийшээ зогсооч гэгээд асууж чи яаж зогсомоор байна? Чи жоохон риски тоглоод гоё яахгүй мó? Бусдаа боломж олохгүй мó гинэ? Үгүй юу. Зя багшин дүгүүлнийг боломж олгоё. Та нарт яг одоо ховоодаа бүгдээрээ ахиж сонгож дарах боломжийг олгоё. Чи угаас ялна. Миний оноо өрөхгүй. Би 59 он. Номер нь дарцсан уу? Нааш. Зүгээр л хамт үзье. Чи ямар сони явах вэ? Наашир гэхэр чинь жоохон нааширлаа л гэж шин. Бүр нааш. За босно. Хангалттай шүү дээ. Од наашруу. Хамт зогсож байгаа л чи яаж вэ? Угаас би чамд гүцэхгүй. 96 дээр минь над дээр 96 нэмээд чамд хүрэхгүй. Давгаа дуудаад хахаар номер нь жоохон төгссөн үү? Тий. Наашруу. За та номер дин өөр дээр аваад бөөнөр байгаа 100 дээр очимоор байв гэж ладагдчихараа. Яг бүгдээр 10 дээр 100 дээр л дуусна л та. Чи уус бүгдээр 100 дээр дуусыг нэ номер дээр яах юм? Амар ихгүй юу үгүй. Амар ихгүй зөвшөөрэй гинэ. Давгаа амар ихгүй яаж гоох юм? Гооч наашир. Давгаа л гоох юм уу? Бус нь gooхгүй юм уу? Сүгтцгөө гэж. Наашруу. Бүгдээр 10-аас сайхан 100 дээр орж өгдөг гэж. За номер дээр юу гэж бодож байна? Уус чамд гүцэхгүй байхгүй юу? Хинч гүцэхгүй. Үгүй юу? Зориггүй юу? Зориггүй дэвшгүй л хангалт байна. За. Өөрийн сонголтондоо бац өгсөд тухайн мөч дээрээ үлдээ. Яанаас солигдохоор болцсон уу? Итгэлээ. Хөөе, итгэлтэй юу номер дээр? Буруу хувь тэгээд амар хасан штэ. Ялагч бол боломж байгаа штэ. Хасагдах юм чинь тэглэхгүй штэ. Гүцгүй гинэ. За ингэ нэр ингэсэн юм болж байгаа юм уу? За сурагчтай та хэд тэгээд өөртөө уламжил гэж би нэгээ татаж хангасаргаад бөөнөр 100 дээр очиж зогсчлоо. Тэгээд номер нь гисэн. За яа дээ би гоё хоцсон шиг хожиж харуулъя гэж явах шиг байна. За харин ихтэй зөв хариулт юу байсан бэ гэдэг мэдэхгүй те. Давгаагаас асууна. Яасан их хүн ороод татдгийг өөрөө юу гэж хариулсан яагаад? Орон зай цагийн ганхуулсан таталцлын долгио өс. Орон зай цагийн ганхуулсан яагаад? Ийм судалгаа явсан байдаг үстэй багшаа. Амар том станц Америкт бариад олон улсын хэлжээд тий. Тэгээд энэ долгионыг бичиж авах гад хэдэн жилээ онд бичиж авсан байдаг санаж байгаа. Номер эрдэнэ. Ямар сонголт хийсэн? Яагаад? Сонгосон. Буюу асар том дэлбэрэлт болж од үүснэ. Одоо нэг тийм юм сонсч ирсэн санагдаад байсан болохоор сонгосон. Хэдүүлээ хамтдаа хамгийн төсөглийн асуултныхаа зөв хариулттай танилццгаая. Би хариулт буюу орон зайн цаг хугацаанд долгион өсдөг байх нэ. Yes.
Яах вэ? Их мохоо тэгээс. Хоёр хар нүх мөргөлдөх тэр агшинд дөнгөж агшинд энэ хоёр бие бинийгээ маш таталж байгаа бүр яг нөөлөх юм бол маш хурдтай арай л дэндүү хурдан эргэлдээд мөргөлдөх тэр агшинд тэр хоёрын үүсгдэг цаг хугацаа орон зайгаа махилагдаг зүйл нь яг үүндээ бүр бие биний урд хань орсоор хагаад цаг хугацаа орон зай хүртэл яг үүндээ долгиолж өнгөрдөг тэр нь бидний нэгтдэг юм шүү. Хэрвээ энэ зүйл байдаг бол квант физикт маш гайхалтай зүйл болох гэдэг. Тэгээд тэрийг таамагласан Эйнштейн таамагласнаас хойш бид нэр маш том байгууламжуудыг бариад сайхан байдаг гэдгийг нь мэдэж авсан байна. Гравитацийн долгион тэгэхээр байдаг. 15 асуулт 5 үеийн дараа сурагчид маань онооны самбарт хэрхэн эрэмблэгдсэн бэ? Хэн ялагч болсон байх магадaltaй вэ гэдгийг онооны самбарт хамтдаа харцгаая. Онооны самбарын үр дүн бол Батчир 159 оноогоор цойлж гарч ялагч боллоо. Батчир манай нэ. Зайхуу их мөндөд үзэгчтэй бидний шинэ дүрмтэй 2 дугаар удирлын маань 2 дугаар дугаарыг ялагч тодорсон байна. Батчир маань тэгдэл ямар байна? Сонсъё. Ер нь бол айгу өөртөө хүлээлт багтаа орчсон. Гэхдээ ер нь бусад өсөж байгаа хүмүүстэй хараад за би бас нэг дутаа зайхааргүй байна даа л гэж бодсон. Сүүлийн хэдэн асуултнууд дээр яаж хариулаад ялагч болчих вэ? Тэр нөгөө нэг мөөгөн дээр номын эрдэнэтэй зүг ярилцсан байсан. Тэгээд нөгөө бусд нь алдаад. Тэгэл ер нь оноогоор арай дээш шахарсан байх гэж бодсон. Дахиад намын эрдэ хоёр өрсөлдөж байгаа. Чимээг өхөн гээд бэжсэн байх нэ лээ. Зя. 5 дугаард ордог намын эрдэ маа зэдэгт ямар вэ? Яг үндэ ер нь дэжгүй шүү. Яг сая дагваг ялцлаа даа гэсэн чинь өөхөн ялцсан байхаар нэлээд баярлалаа. Тэгсэн. Давг нөгөө хүмүүс хэлдэг штэ хинтээ нөхөрлөхөө их сонгоо гэдэг. Давгаад амар зүг яг боломж олдонгоот нь шууд яаж уруудахаа мэдчихээн те. За давга. Нэг удаа ороод нэг дугаар ялагч болж үзлээ. Дараа нэг удаа ороод ялагдаж үзлээ. Хоёр дахь ороод ялагдаж үзлээ. Гурав удирдах юм уу? Заавал. Энээс хатуу дүрэн биш магадгүй штэ. Хамаагүй юу. Үзэгчдээ энэ хүн манай 2 дугаар дугаар өндөрлж байна. Энэ дугаарын ялагчаар Мандах лицей ахлах сургуулийн 12-ын анги сурагч Минд хоёрын Батчир шалгаллаа. Батчиртаа баяр хүргэе. Зя бүгдээрээ маш амжилттай орцтой баяр таа.